Ерөнхийдөө Номын баяр бол зөвхөн худалдаа биш юм. Энийг маш сайн мэддэг байх ёстой хүмүүс, оролцож байгаа хүмүүс, ирж байгаа зочид, саадж байгаа бүх хүмүүс. Номын баяр бол нэгдүгээр зохиолч, эрдэмтэн, судлаач, уншигчдын уулзалт болдог. Энэ тэрнээс шууд арилжаа худалдаа 8 ашиг орлого бол 3 дугаар асуудал. Нөгөөдөлд нь энэ хүмүүс хоорондоо санаа бодлоо солилцдог, эрдэм ухаанаа хуваалцдаг тий. Үүнээс гадна бас хэвлэлийн үйлдвэр, эрхлэн хэвлэгчдийн уулзалт болдог. Маш олон талын хүмүүс энэ үйл ажиллагаанд оролцдог. Өнөөдөр бараг 200-300 мянган хүн оролцох хэмжээний ийм үндэсний том үйл ажиллагаа болсон байна л та. Тэгээ мэдээж олон талын хүмүүсийн дэмжлэгээр үндэсний хэмжээнд энэ бол зөвхөн Номын баяр гэж яригадаад байгаа боловч хуульчлагдсан үндэсний бичиг үсгийн тэмдэглэлт өдрүүд байна. 5 дугаар сарын эхний 3 дахь Баасан Бямд 8 гараг бол нийтээр тэмдэглэх баярын хувьд үндэсний бичиг үсгийн баярын өдрүүд байна. Ийм учраас бид нар үндэсний бичиг, Монгол бичиг, Монгол хэл, Монгол утга, Монгол ухаан, Монгол мэдлэг энэ бүхнийг түгээн дэлгэрүүлэх, хэлэлцэн ярих, гайхан бишрэх, улам илүү үүнийг өртөөлөх тийм өдрүүд болдог. Ялангуяа өнөөдрийн энэ өдрүүдийн хувьд бол Монголын үгийн урлагийн нэрт маш нөлөө бүхий эрхэм гүр ажиргаа тэнгэр болсон. Тэгээд энэ өдрүүдийн хувьд бол үндэснэрээ ингэж тэр хүнд зулвчих гэж тэр хүний тухай дурсах гэж бидний үг дутчихсан шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн өөрөө үгийн урлагийн мастер байсан. Хэн түүнийг орлох вэ? Дараагийн залуу үеийн хаана тэр үгийг эрхэмлдэг, үгээр тоглодог, үгээр нааддаг, үгийн гайхамшигыг бүтээдэг. Жишээ нь манай хаан бэлэг гэж Чингис хааны бэлэг сургаалыг бид нар 2013 онд аль ёсны зөвшөөрөлтөөр монгол хэлний болгосон. Манай орчуулагч, редактор, манай гүйцэтгэх захирал өнөөдөр Австралийн сургуульд докторантурт сурж байгаа Цэрэн хаан бэлэг буюу Чингис хааны бэлэг сургаалыг энэ сургаалд агуу хаан гэдэг үг 50 орсон байна. Агуу хаан л гэдэг, англиар агуу хаан л гэдэг. Харин манай номонд энэ агуу хаан гэдэг үгийг 50 өөрөөр орчуулж байгаа. Энэ бол бага ном 10 жилийн хугацаанд орчуулсан гэдэг бол ийм бага номыг яагаад 10 жил? Яагаад гэвэл энэ үгийн утгыг гүн гүнзгий тэр Чингис хаан нэгэн өглөөс сэрэн харахад толгойд нь мөнгөн сор буусан байлаа. Албат нь хэлэх гээд айгаа чадсангүй. Тэгээд яахан аргагүй хэлэхээс аргагүй байсангүй хэллээ. Бадралт хааны тэргүүнд нь мөнгөн сор буужээ. Мэдээж айсан байсараа Тэнгүүт их хаан хэлгэнсэнгүү. Энэ бол алдрын титэм юм. Бурал толгой бол алдрын титэм юм гэж. За түүн шиг хаан бэлэг сударт болохоор агуу хаан гэдэг үг нь 50 орсон байгаа ч гэсэн Монгол хэлэнд Бадралт хаан, Ялгуулсан хаан, Сүр Жавхлант хаан, Цог Жавхлант хаан, Хаан Бээр, Хаантан, Айлдахта. Ягаад гэвэл энэ бол байлдан дагуулын түүх юм. Бид нар бол Монголын эзэнт гүрний байлдан дагууллаар замсан тасмын хувьд бид нар бол байлдан дагуулагч дэлхийн 40 гаруй улсыг эрхсэн заграгч үндэстний хувьд бол хаанчлалын түүх нь ийм агуу. Бид нар тэр хаанчлалын түүхэнд үнэхээр тэр дэлхийн 40 улсыг 1000 гаруй хот сурныг эрхсэн заграгч сэргээн босгож хөгжөөнд дэлгэрүүлж ирсэн тэр агуу хаан, агуу хаадын үр сад учраас өнөөдөр бидний энэ монгол хэл ийм баялаг байх ёстой. Байлдан дагуулын түүхэндээ агуу хаан, Бадралт хаан, Сүр Жавхлант хаан 50 өөрөөр орж байгаа. Эндээс их хэлний өдрүүд, бичиг үсгийн өдрүүд харин дараа нь Номын баяр гэж тэр шууд Номын баярангуудаа арилжаа худалдаа болж байна тийш очоо хөөрхөн нэг инглээ тэгэлээ. Гэтэл өнөөдөр жилээс жилд асар үнэтэй болж байна. Энэ бол буух ёстой, баг үнэгүй байх ёстой. Жишээ нь баяр гэдэг нь бүр болоод арилжаа худалдаа болоод байна. Тэгвэл энэ бол яг хуулиндаа монголчууд жилдээ 2 удаа намар 9 сард, хавар 5 сарын эхний 3 дахь 7 хоногт нийтээр тэмдэглэдэг үндэсний бичиг үсгийн баярын өдрүүд байна. Танаа хуудасаар дамжуулдан эзэнт гүрний голомт монголчуудаа, дэлхийн монголчуудаа эзэнт гүрний голомт тусад үндэсний бичиг үсгийн баярын өдрүүдийн 2026 оны хаврын өдрөөр тохиож байгаа. Мэнд айлтгаж байна.
Та дахин сурсан монголчуудынхаа өв соёлыг одоо судлаад урлаг соёл, одон орны оргил, уран барилга гэдэг энэ гурван асар том барилт шиг болсон байж тээ. Тэгээ ер нь бол Монголын эзэнт гүрэн тэгээ зүгээр нэг нэмэгдэлчин байгаагүй. Тэгээ энэ асар их одоо соёлын өвийн баг оргил байжээ гэсэн агуулгууд энд мэдээж шигсэн байна. За цаг үе өөр болсон байна. Сэтгүүлчид маш өөр болсон байна. За 20 жилийн өмнө ингэж асуудаггүй байлаа. Эсэргээр нь ярьдаг байлаа. Юу байгуулсан юм бэ? Юу бүтээсэн? Дэлхийн монголчууд гэж байгаа мó гэж. За өнөөдөр манай тасмын асарт өрдөө 5 намаал гарч байгаа. Эхний 3 бат нь болохоор зэрэг эзэнт гүрний сойрхолт өв. Эзэнт гүрний сойрхолт өв одоо бид нар Чингис хаан болон Монголын эзэнт гүрний байлдан дагуулын бүх газар нутагт очсон судалгаанаа байгуулах цор ганц судалгаанаа байгуулах амьдралынхаа 23-4 жилийг зориулсан байна. Ухамсарт амьдралаа бүхэлдэн зориулсан. За тэгвэл бид нар эзэнт гүрний сойрхолт өвийн тэргүүн бот нь Монголын эзэнт гүрний уран барилга хот байгуулалт гэж. Монголын эзэнт гүрний уран барилга хот байгуулалт дэд бот нь Монголын эзэнт гүрний шинжлэх ухааны төв одон орны оргилууд утгаар бот нь Монголын эзэнт гүрний урлаг соёл. За өнөөдөр үнэндээ бид нар Монголын эзэнт гүрний уран барилга хот байгуулалтын ямар төвхтэй юм бэ? Голомт монголчууд бид нар юу мэдтiin? За тэгвэл Монголын эзэнт гүрний дөрвөн их улс буюу Алтан ордын улс, Эхиан улс, Цагаадан улс, Төмрийн хожим Барлуус Төмрийн улс, Их Монголын улс гэсэн энэ нөлөө бүх улсуудад монголчууд 1000 гаруй хот сууринг сэргээн босгож, шинээр байгуулж. За жишээ нь Алтан ордын улсыг хотуудын улс гэдэг алдартай байсан. Алтан ордын улсад монголчууд ойролцоогоор 150 орчим хотыг шинээр байгуулсан. Гэтэл манай Монголын түүхийн хотуудад ихэвчлэн сарай, Алтан ордын сарай гэсэн ганц л хотын тухай ярьдаг. Тэгвэл Алтан ордын улсад Батын сарай, Бэрхэн сарай, Баг сарай, Их Булгар, Багчсарай, Сардов ингээд 150 гаруй хотууд. За тэнд үнэхээр монголчууд усны хаялгаас ахуулаад тарийн талбараа хотын гадагшаа эсвэл хаяг самбараас ахуулаад энэ бүгд иж бүрэн төлөвлөлдөг байсан. Алтан ордын улсуудаас Цагаадан улсуудад тэр одоо усны хаялга зүлэгжүүлэлт одоо тэр хаяг одоо хаан балгасын төвөөс эзэнт гүрний бүхэл газрууд руу явхад 4-6 гинэ модтой хаасаа хэдэн бээр хэдэн өртөө явахыг заасан тэмдэгтэй гэх мэт. За миний хувьд яг Монголын эзэнт гүрний Ил Хаадан улсыг илүү судалдаг. Ил Хаадан улс бол өнөөдрийн Исламын бүгд намт Иран, Ирак, Афганистан, Пакистан, Туркменистан, Тажикстан, Узбекистан гэх мэт Исламын улсууд ордог. Хаалттай хоригтой дайм байлдаантай газруудад устдах эсэлтэйгээ шалын туршлагыг судалдаг. Тэгвэл өнөөдөр Исламын бүгд намт Иран улсад Монгол хаад 3 нийслэл байгуулсан. Хүлээгэв хаан 1253 онд мөнх ханаас арилгаар хар хороомоос гараад Хасарын тэнгисийн чандад Марага хэмэх газар анхны нийслэлээ. Дараа нь Табриз, дараа нь Султаны гэсэн 3 хот Монголын эзэнт гүрний Ил Хаадын нийслэлүүд байсан. Тэнд монголчууд 400 мянган намтай намын сан, 5 ухааны их сургууль, 32 мянган эрдэмтдийн орон сууц, 1500 дэлгүүр үйлчилгээний газар, нийтэд зориулсан халуун усны газар, асрамжийн газар энэ бүгдийг ич бүрэн байгуулсан. Тасмын онцлог бол бид нар соёлын дурсгалуудыг дуу дүрс бичлэгийн баримтат өвд болгодог. Ийм байсан гинэ гэж зохиодог биш. Ийм байна. Эдний түүхэнд Ираны түүхэнд 1256-аас 1355 оныг Монголын үеиг нь дэлхийн 40 улсын түүхэнд Монголын үе байна. Иран дахь Монголын үе, Ирак дахь Монголын үе, Афганистан дахь, Тажикстан дахь Монголын үе 100 жил. Гэтэл өнөөдөр бид нар өсөө 88 жил гэж ярьдаг. Тэр улс 100 жил гэж ярьж байна. За уран барилгын хувьд бол тийм байна. За туусан 25 жилийг хэдхэн минутанд багтаах мэдээж хэцүү. Миний хувьд Монгол хаадын байгуулсан Монгол хаадын зарлиг санаачлаг айлдар эвэл дорн байсан одоо салбарлан бүтээсэн 8 одон орны төвдөр очсон. Монголчууд газар дэлхийд дээр судалж болох бүхэл зүйлүүдийг судлаад дараа нь одод тэнгэрийн орчин хөдөлгөөнийг судалсан. Дэлхийн 1018 онд оддын хүснэгтийн монголчууд 470 одны ордын Монгол бичиг дээрх тэр чулуун зургийг монголчууд нар сарны хөдөлгөөнийг бүгдийг судлаад түүнийг өөрсдийн соёлд, өөрсдийн одоо амжилт ололт ялалтад ашиглаж ирсэн. Өнөөдөр тэр бүх төрн дэлхийд дахинд хадгалагдан үлдсэн байна.
За дараагийн Гутгаар хотод Монголын эзэн төхөөрийн урлаг соёл. Энэ бутыг илүү олон хүмүүс ойлгодог л да. Уран барилга зарим хүмүүс ойлгохгүй, одон орныг зарим хүмүүс ойлгохгүй. Урлаг соёл монголчууд Монгол хаад бол маш их тансаг хэрэглээтэй. Соёлын дурсгалын маш баялаг өвөг үлдээсэн. Манай энэ бот болохоор зэрэг Монгол хаадын бичиг соёлын дурсгал, эрдэнсийн буюу металл, алт мөнгө дурсгал, шилэн дурсгал, савар шаазан дурсгал гэх мэт. Миний хувьд ойролцож байгаа 2500 орчим аяга Монгол хаадын эдэлж хэрэглэж байсан аягийг өөрийн ганаар барьж нүдээр үзэж хэмжиж судалгааны эргэлтэнд оруулж судалсан. Тэгээд монголчууд бол үнэхээр тэр соёлын маш өндөр төвшөнд хэрэглээний маш өндөр соёлтой, ахын маш өндөр соёлтой, өндөр боловсролтой үндэстэн язгуураас энэ бол бидний язгуур чанарт байгаа. Тэгвэл монголчууд өөрсдөө биш агт мөнгөтэй хүртэл алт мөнгөөр чимдэг, алтан эмээл харзаар алтан аяга, алтан утастай торгоо. Эсвэл дундад Азийн орнууд руу монголчууд анхны цаасан мөнгө гаргасан Ховлын хаан зарлаг гаргаад эрдэмтдийг цуглуулад дээд зэргийн ялан модны хург хорхоо олдог ялан модны холцсоор цаас боловсруулад тэр нь 2000 жилийн баталгаатай. Түүн дээрээ хааны тамгыг дараад эзэн төхөрний өнцөг болон борт байгаа эрдэнэсийг хааны санд цуглуулсан. Өнөөдрийн Исламын бүгд намт Иран улсын мөнгөнд дэвсгэрдэг тумаан гэж нэрлэнэ. Хэрвээ та чөлөөт нэвтрэх төлөөр ороод арах юм бол тэр түмэн гэсэн үг. Монгол үг байна. Ихэнх улсуудын мөнгөнд дэвсгэрдэг сум гэж нэрлэнэ. Тэр Монголын сум гэсэн үг. За Монгол хот дэлхийн 450 орчим хотуудад зоосоо дэлдүүлдэг уралдантай байсан. Тэнгэрийн хүчнээр аргуун хааны эвэлэр абагаа дэлдүүлдэг. Монгол бичгтээ 10-ыг харьцах нь 9 буюу сэжир алтны сорцтой Монгол хаадын тамгад арцтай тэр зоосны 450 уралдан дэлхийн хотуудад байсан. Энэ бидний төв, энэ эзэн төхөрний өв, энэ эзэн төхөрний сойрхол, энэ бол эзэн төхөрний урлаг соёлын бид нар язгуураас ямар өндөр баялаг соёлтой вэ? Бид нар зөвхөн бэлцээрийн төлөө явсаар байгаад Унгарын тал нутагт очисон мэт өвгдөцийн гадах ярьдаг, төсөөлдөг, уншдаг. Харин монголчууд газар дэлхийд дээр судалж болох бүхэл зүйлүүдийг судлаад дараа нь од тэнгэрийн орчин хөдөлгөөнийг судалж Унгарын тал нутаг хүртэлх урагшаагаас Суматра арал хүртэл өргөн уудам газар нутгийг эрхсэлсэн. Энэ нь уран барилгын, урлаг соёлын, одон орны шинжлэх ухааны ололт, амжилт, ялалтуудаар өнөөдөр дэлхийн 60 гаруй улсад хамгаалагдсан болсон байна.